төрийн институтуудын хуваарлтад маргалдаж байх зуур улс орны эдийн засагт нурж мэдхээр юм аюул орсон байна. Ард түмний итгэл үнэмшлийг шударга эсэргээж ардчлалын үн цөлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний аж амьдрал чухал, төр нь гацж төрийн түшээд нь улсын ашиг хонжооны төлөө гүтгэлэг дайралтаар нийгмийн сэтгэл зүйд гүн хямралж ирж байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаалж байна. Монголд хүн засгалдаггүй, хууль засгалдаг байх ёстой. Задарсныг нь засгалдаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байна, цаашдаа ч байх учиртай. Энэ бол одоо Монголын төрөө. Төр зогсох ёсгүй, төрийн бодлого тасалдах ёсгүй, төрийн үйл ажиллагаа саадах учиргүй. Монгол улс урагшилсаар байх ёстой. Би явж болно. Харин шудраг үнний төлөө тэмцэл хязгаарч зогсохгүй. Монголын төрийн үйл ажиллагаа тасарчлахгүй. Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна. Би ийм учраас ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Улс төрийн өрнөл үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдно гэдэгт итгэж байна. Албан тушаал мөнх биш, харин Монголын төр мөнх юм. Улс төрийн тэмцлийн золиос нь ард дэргэд байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт үнэн зөв эцтэй заавал ялна. Төр төвшин дэлхийн ертөнц амгалан байх болтугай. Мөнх өгтөнгөрийн хүчин дор Монгол улс маань мандан бадар болтугай.